Сайн байцгаана уу сонсогчдоо. Beatles хамтлаг дэлхийг өөрчилсөн дөрвөн залуу гэхэд та хэр санал нэг байна вэ? Комент хэсэгт бусдаа хуваалцвал сонирхолтой байх болов уу гэж бодож байна. 1960-аад оны үед Ливерпулээс гаралтай дөрвөн залуу хөгжмийн ертөнцийг байлдан дагуулan гэж хинч таамаглаагүй явсан. Гэвч тэд зөвхөн хөгжмөөрөө бос соёл загвар амьдралын хэв маягийг хүртэл өөрчилсөн байдаг. Тэд бол Джон Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон, Ринго Старр, The Beatles хамтлагийн гишүүд нь юм а. Джон Леннон 1940 оны 10 сарын 9-нд төрсөн. Түүний онцлог шинж нь хүчтэй дуу хоолой, хатуу байр суурьтай, үзэл бодол, хошигнох авьяас байлаа. Джон Леннон хувьсгалж мөн урлагийн мэдрэмжтэй хүн байжээ. Imagine all the people гэх дуу одоо бараг мэдгүй хүн гэж бараг байхгүй үзээ. Хөгжмийн ертөнцийн хамгийн хүчтэй оюун ухаан, олон нийтийн үзэл бодол, засгийн газрын шийдвэрүүдийг эсэргүүцэгч соёлын шинжилэл, чөлөөт бодлогыг дэмждэг нэгэн байжээ. Философч хүн бас байжээ. Джон Леннон өөрийн хурц ухаан, хошин шогийн мэдрэмж, уран сэтгэмжээрээ The Beatles-ийн нүүр царай болж байсан. Алдартай бүтээлүүд нь Imagine Health, Strawberry Fields, Forever Come Together гэх мэтчлэн сайхан дуунууд байсан. Джон Леннон хамтлагаас хамгийн их шуугиан дагуулсан гишүүн байсан гэдэг. Тэрээр Йоко Онотой гэрэлсний дараа улс төрийн идэвхтэй хөдөлгөөнөд оролцож Америкийн нэгдсэн улсад хөөгдөх шахаж байжээ. Тэрээр 1980 оны 12 сарын 8-нд Нью-Йорк хотод өөрийн шүтэн бишрэгч Марк Дэвид Чапманы гэрт амиа алдсан байдаг. Пол Маккартни хөгжмийн сууд ухаантай хүн байжээ. Тэрээр 1942 оны 6 сарын 18-нд төрсөн. Түүний онцлог нь олон хөгжмийн зэмсэг тоглодог, гүн сэтгэл хөдлөлтөй дууны ая зохиогч хүн байжээ. Yesterday all my troubles seemed so far away. The Beatles-ийн зүрхэн хит дуунуудын ард байсан хүн юм а. Пол Маккартни өөрийн хөгжмийн онцгой мэдрэмж, гайхалтай хоолоогоор бүх цаг үеийн шилдэг дуучдын нэг болж чадсан. Алдартай бүтээлүүд нь Hey Jude, Let It Be, Yesterday, Blackbird гэх мэтлэн дуунууд юм а. Түүний сонирхолтой баримт Yesterday дууны аян Пол Маккартни зүйрдэнд орж байжээ. Тэрээр сэрснийга дараа төгөлдөр хуур дээрээ тоглоод жинхэнэ уран бүтээл болгон хувиргасан гэдэг. Одоогийн байдлаар өдгөө 80 гаруй наснда ч концерт тоглож уран бүтээл төрөсөр байгаа ажээ. Жорж Харрисон нууцлаг суутан хүн байжээ. Тэрээр 1943 оны 2 сарын 25-нд төрсөн. Түүний онцлог нь тайван, дүлгөөн, зам, маш гүнзгий утгатай уран бүтээлүүд бүтээдэг хүн байжээ. The Beatles-ийн хамгийн нууцлаг гишүүн гэдэг гитарын уран бүтээлч, сэтгэлгээний ухаанд нь Жорж Харрисон энтгэгт аялаж байх хугацаанд бясалгалын гүн ухаанд татагдж The Beatles-ийг трансцендентал бясалгалд оруулсан анхны хүн байжээ. Энэ нь хамтлагийн хөгжмийн барууны поп, шинэ өнгө аясыг оруулж маш гайхалтай өнгө аяс нэмсэн гэдгээ. Түүний алдартай бүтээлүүд нь Something, While, My Guitar, Gentle Waves, Here Comes the Sun дуунууд байжээ. Тэрээр 2001 онд хорт хавдрын өвчний улмаас 58 настайдаа таалд төгссөн. Ринго Старр хөгжмийн сэтгэл ханамжийн мастер хүн байжээ. Тэрээр 1940 оны 7 сарын 7-нд төрсөн. Түүний онцлог нь хөгжилтэй хамтлагийн нуур амьсгалыг тэнцвэржүүлэгч гэдэг байжээ. The Beatles-ийн хөгжим бөмбөрчин хошин шогийн мэдрэмжтэй хамтлагийн хамгийн хөгжилтэй хүн байжээ. Тэрээр бусдын адил хийт зохиогоогүйч хамтлагийн хөгжмийн өнгө төрхийг бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгсэн. Түүний баримт нь Ринго Старр анх The Beatles-д орохоосоо өмнө түүнгүүгээр хамтлаг олонний анхаарлыг татахгүй байсан гэж олон хүн үздэг байжээ. Түүний бөмбөрийн тоглолт хамтлагийн хөгжмийг төгс болгосон гэж
Пол Маккартни хэлж байна. Түүний алдартай бүтээлүүд Yellow Submarine, Osbordius Garden, With a Little Help My Friends гэх дуунуудыг маш чадварлаг бөмбөрөөр тоолдог байжээ. Ringo Starr нь одоо ч гэсэн тэрээр амьд хөгжим тоглож аялан тоглолт хийсээр байгаа ажээ. The Beatles-ийн дэлхийн хөгжимд үзүүлсэн нөлөө нь 1 тэрбум гаруй пянз борлуулсан дэлхийн хамгийн алдартай хамтлаг хэмээн нэрлэгдсэн. 1970-ад онд тарсан ч өнөөг хүртэл нөлөөтэй хэвээр байна. Танаас асууя. Та The Beatles хамтлагийн дуртай ямар дуу байдаг вэ? Миний хувьд Yesterday All My Troubles Seems So Far Away гэдэг дууг сонсож бас дагаж дуулах дуртай. Та дуртай дуугаа комментэнд бичиж үлдээгээрэй. Танд миний контент таалагддаг бол лайк, subscribe дараад өгөөрэй. Мөн коммент бичээрэй. Баярлалаа та бүгддээ.